Оройн төрийн үзэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид хууль зүйн дэд сайд асан хуульч Солонгоог ураад байна. Студид ирсэн танд баярлалаа. Урьсан баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт засгийн газрын зүгээс Rio Tinto компанитай хилцээрийн ширээний ард суугаад ямар ч гэсэн алхам урагшилчлаа гэж одоо олон нийт дүгнж байгаа. Тэгэхээр та хуульч хүний хувьд ялангуяа өмнөх хилцээрт нь одоо голлож ахалж ажиллаж исэн хүний хувьд юу гэж харж байна? За юуны өмнө бас засгийн газрын ажлын хэсэг Rio Tinto компанитай яриа хэлцээ хийгээд бас олон жил хүлээгдэжсэн оюутлогоо төсөлд Rio Tinto компаниас олгосон зээлийн хүүг одоо буурууллаа гэдэг мэдээлэл хийсэн. Мэдээж энэ бол чамлахаар чанга гатга гэдэг бас олон жилийн туршид бидний бууруулъя гэж бодож исэн зээлийн хүүг бууруулсан амжилттай. Яг сангийн сайд Мэд сайхны хэлснээр бол 10 гаруй хувьтай байсан зээлийн хүүг 7.9% руу буулгалаа гэдэг. Яг бодтойгоор бол 2.5%-аар бол зээлийн хүү бол буурсан гэдэг мэдээлэл хийсэн. За ингэж бас зээлийн хүү буурснаар оюутлогоо компани дээр одоо энэ хуримтлагдаад байгаа зээл болон зээлийн хүүд төлөх ямар ч байсан хүү нь бол ирээдүйд буурах юм байна. Гэхдээ нөгөө талаараа бидний бас цаашгүй анхаарах зүйл бол ингэж бас хүү буурснаар манай улсад ирэх өр өгөөж хэрхэн одоо нэмэгдэх вэ? Хамгийн гол нь бас ногдлоо шиг авах хугацаа бодтойгоор наашлах уу гэдэг бол асуудал байгаа. Тэгээ сангийн сайд Мэд сайхны бас мэдгдснээр 2026 онд бид нар бас ногдлоо шиг авах боломж бүрдэж байгаа гэсэн. Тэгэхээр бас ямар ч байсан 2026 онд ногдлоо шиг авахар тохиролцсон гэдгийг хэлсэн. Гэхдээ нөгөө талаар яг хэдэн төгрөгийн одоо тий хэдэн долларын ногдлоо шиг авах уу гэдгийг бол үргэлжлүүлж яриа хэлцээ хийн гэж мэдэгдэж байна. Тэгэхээр ер нь бол яалтчгүй бол яриа хэлцээнд бас ингээд ахиц гарч байгаа нь бас саашаалтай. Гэхдээ нөгөө талаараа бас бидний бас бодох ёстой зүйл маань яг суур асуудлууд дээр бас үргэлжилсэн яриа хэлцээ бол явах ёстой. Ямар ч сан эхний алхам болвол нааштай байсан гэдэг та дүгнэлтийг хийж байгаа маань. Гэхдээ ингээд орхих биш. Цаашдаа илүү сайжруулах суураар нь одоо шинжлэх асуудлууд байна гэж хэлж байна тийм үү. Тэгэхээр түрүүн бол хэлсэн шүү дээ. Одоо ногдол ашгийг бол 2037 оноос авах юм асуудал яригдчихсэн бол одоо энэ оноос ногдол ашиг авч эхэлнэ гэж байна. Тэгэхээр энэ онд Rio Tinto компани чинь зүгээр урьдчилсан тооцоогоор нэг 5 тэрбум долларын одоо ашиг олох ийм магадлал байгаа гэж. Тэгэхээр энэ 5 тэрбум долларын ашгийг нь Монголын 34% оногдох тооцоогоор ярих юм бол 5 тэрбум доллараас тооцох хэрэгтэй биш үү гэж харж байна. Тэгээ ер нь бол бид нар тэр шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгээд энэ жил бол зэс алтны үн маш өндөр байна. Нөгөөдөөр оюутлогоо компанийн олборлолт эрс нэмэгдсэн. Тэгэхээр гүний урхаагаа бүрэн хүчин чадлаар ашиглаад эхэлсэн учраас энэ жил хүлээгдэж байгаа мөнгө урсгал нь нийт орлого нь 8 тэрбум Америк доллар давж гарахаар байгаа. За тэгээ одоо зардал бусад зүйлээ хасаад чөлөөт одоо мөнгө урсгал гэж хэлдэг ногдол ашиг тарааж болох үеч одоо зардал нийт ашиг нь 5 тэрбум Америк доллар давж гарахаар байгаа. Тэгээ энэ бол олон улсын шинжээчдийн бас хийсэн судалгаан дээр үндэслэж байгаа. Тэгээ одоо бол эхний хагас жил дуусч штэ. Одоо сая 6 сарын 30-наар эхний хагас жил дууслаа. Эхний хагас жилийн байдлаар гэтэл ер нь бол 4 тэрбум гаруй Америк долларын орлого олцсон. Тэгээ үүнээс бас манай улсын одоо яг ногдол ашиг авч болох одоо чөлөөт мөнгө урсгал нь бас 2 тэрбум гаруй доллар даваад гарцсан. Тэгэхээр бидний хувьд бас заашгүй анхаарах зүйл маань яг ашигтай ажиллаж байгаа энэ үе дээр нь хангалттай хэмжээний ашигаас бас ногдол ашиг авах хэрэгтэй. Тэгжээж бид бас энэ төслийн хамгийн одоо өр өгөөжтэй байгаа өрөм хэсгийг нь олборлж авах үед монголчууд бид нар адилхан одоо өр өгөөж хүртэх шаардлагатай. Гэтэ нөгөө төгөр бас оюутлогоо төслийн хувь нөлөөлчдийн гэрээн дээр байгаа нэг заалтаас болоод бид нар 2037 он хүртэл ногдол ашиг авч болохгүй тийм нөхцөл байдал байсан. Тэгэхээр тэр нь юу байсан бэ гэхээр оюутлогоо компани нийт өөр төлбөр зээлийг бүрэн төлж дуусны дараа ногдол ашиг хуваарлана гэдэг заалт байсан. Тэгэхээр одоо засгийн газар яриа хэлцээ хийгээд энэ жилээс ногдол ашиг хуваарлана гэдэг одоо шийдвэрийг гаргаж яана гэдэг маань бас энэ одоо гэрээний заалтыг одоо өөрчлөх шаардлагатай болж байна гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө төгөр засгийн газрын яриа хэлцээ бас цаасан дээр яаж бууж байгаа нь одоогоор олон нийтэд бас тодорхой биш байна. Гэхдээ ямар ч байсан эхний ээлжинд 2026 онд ногдол ашиг авахар болж байна гэдэг нь бол яалтчгүй таата мэдээ. Энэ бол бидний хувьд бас оюутлогын одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 17 жил болсон байна. Ил уурхайн олборлолт одоо эхлээд баяжмлаа одоо экспортлж эхлээд 14 дэх жилдээ болж байна. Тэгэхээр бас энэ хугацаанд бид нар ногдол ашиг авч огт аваагүй. За тэгээ оюутлогоо компаниас өнөөдөр хүртэл хугацаанд
ашиггүй ажиллаж байгаа гэдэг үндслээр бас ашигын татвар төлөхгүй байгаа. Тэгэхээр үргэлжлүүлээд бас мэдээ засгийн газрын ажил хэсэг яриа хэлцээ үргэлжлүүлж бол хийн гэдэг хүлээлттэй байгаа. Тэгэхээр ингэж одоо бас яриа хэлцээ үргэлжлүүлж хийж бид нар бас олон нийтийн зүгээс бас шаардлага шахалт сайн тавьснаар бас ногдлоо шиг авах хугацааг бас бодтойгоор наашлуулж чадсан нь бол цаашаалтай. Тэгэхээр та 2021 онд яг Rio Tinto-доо хилцээрийн ширээний ард сууж агаад Монголын талын 34% ноогдох 2.3 тэрбум долларын үрийг тэглүүлсэн ийм амжилт гаргасан. Гэхдээ тэрнээс хойш бол одоо Rio Tinto компани нэмэлтээр одоо энэ төслийг санхүүжүүлэхэд нэмэлтээр дахиж зээл авахгүй шүү гэдэг ийм одоо чиглэлийг улсын хурлж өгсөн бас хилцээрийн үед чинь энэ асуудал хөндөгдсөн гэж ойлгоод байгаа. Гэтэл тэрнээс чи хойш яагаад дахиад бас 2 тэрбум долларын зээл нэмээд авчваа гэдэг асуудал. Энэ зээл чинь тэгээд хуулийн дагуу юу, үгүй юу? Энэ зээлийн одоо 34% ноогдох үр зээл Монголын талд бас одоо дахиад дарамт болж ирэх юм биш үү гэсэн боломжтой байна. Тэгээ бас манай иргэдийн зүгээс бас яалтчгүй тавьж байгаа шаардлага бол тэр байгаа. Яагаад бид нар баялгаа ашиглуулад өрөнд ороод байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр 2021 онд яриа хэлцээ хийж байгаа ч гэсэн бас энэ бол маш тулгамдсан асуудал байсан. Тухайн үед оюутлогоо компанитай ингээд та холбогдуулаад үүссэн нөхцөл байдлыг харахаар яалтчгүй энэ компани өрийн одоо хэмжээ маш их нэмэгдсэн. Өрийн дарамт ихтэй. За тэгээ өр нь бас өрийнх нь хэмжээ тухайн компани ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үс хэмжээнд очсон. Ер нь ирээдүйд бас баг дампуурах үгүй юу гэдэг асуудал ч гэсэн яригдахаар байсан. За тэгээ тухайн үед бол хоёр одоо том зээлийн асуудал байсан. Нэг нь бол Монгол Улсын засгийн газар оюутлогоо төсөлд 34% эзэмшдэг. Энэ 34% бас өөр хоримтлагдаад байсан. Тэгээ энэ өөр яагаад хоримтлагдаад байсан бэ гэхээр Монгол Улсын засгийн газар оюутлогоо төсөлд 34% эзэмшихтэй зээлээр эзэмшээд тэр нөгөө нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай үед нь оюутлогоо компани одоо тэр 34% ноогд хөрөнгө оруулалтыг Турквас хэлгээд нөгөө хувьцаа эзэмшигч нь гаргаад байдаг. За тэгээ Турквас хэл компанид бид нар өртөө болоод байна. За бид нар тэгээ энд өрийг одоо хизээ яаж төлөх вэ гэдэг нөхцөлтөөр анх гэрээ хийсэн бэ гэхлээр ирээдүйд оюутлогоо төслөөс ноогд лашиг хуваарлуул тэр ноогд лашгаараа энэ өрийг төлнө гэд. За тэгээ харамсалтай нөгөө тухайн үед гүний уурхаан бүтээн байгуулалтын зардал нь 2 тэрбум Америк доллар нэмэгдсэн. Ашиглалтанд орох хугацаа нь 30 сараар хойшлсон гэд. Ерөөсөө оюутлогоо компани мөнгө урсгал хойшлсноос болоод тэр ирээдүйд одоо бидний төслөөс ноогд лашиг аваад тэр одоо хоримтлагдаад байгаа үрийг төлөх хангалттай хэмжээний бас ноогд лашиг авахааргүй. Тэгэхээр үргэлжил өртөө тэмдүүр зураг байсан. Тэгэхээр 21 оны яриа хэлцээрээр бидний хийж чадсан зүйл бол ямар ч байсан 34% ноогдох үрийг бол бүрэн тэглүүлсэн. Ингэснээрээ бид нар ноогд лашиг авах боломжтой болж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо 2026 онд оюутлогоо компани ашигтай ажиллаад ноогд лашиг хуваарлахад Монгол Улсын засгийн газар 34% ноогд лашиг авах боломжтой болж байгаа нь ялцчихгүй 21 оны яриа хэлцээний үр дүн. Гэхдээ тухайн үед 21 онд бидний хийж чадаагүй асуудал бол энэ хувь нээлгчийн зээлийн хүү байгаа. Хувь нээлгчийн зээлийн хүү бас яагаад ингэж их хоримтлагдсан юм бэ? Өнөөдөр яагаад энэ оюутлогоо компани дээр те өдөрт одоо 15 тэрбум төгрөгийн ингэж зээлийн хүү хоримтлагтаад байгаа юм бэ гэхлээр яалтчгүй түрүү ярьсан нөгөө гүний уурхаан хугацаа хойшлоод ашиглалтанд орох хугацаанд одоо 30 сараар гэж 2.5 жилээр хойшлсон. За тэгээд хөрөнгө оруулалтын зардал 2 тэрбум Америк доллар нэмэгдсэн. За тэгээ ингэж нэмэгдсэн ерөөсөө л оюутлогоогийн бас өр өгөөж маш сөргөөр нөлөөлсөн. Тэгээ тухайн үед бид нараас оюутлогоо компанийн хувь нээлтийн зээлийн хүүгээ бууруулъя, 3% болгоё. За тэгээ энэ хоримтлагчаад байгаа хүүч нь өөрөө бас танаа буруутай ажиллагаанаас болсон байна. Та нар ажлаа хугацаанд нь дуусгаагүйгээс болсон байна гэд бас хоримтлагдсан хүүгийг нь хүчингү болгох цуцлах асуудлыг ярьж ирсэн. Тэгээ 21 онд бол бид нар 34% өр тэглэсэн хилцээр дуусаад 2 дахь шатны одоо яриа хэлцээндээ бас орно гэд хүлээлттэй байсан. Харамсалтай нь тэрнээс хойш бас Rio Tinto компани маш их цаг авснаас болоод тэгээ манайд сонгуул боллоо, засгийн газар солигдлоо. Тэгээ гэх мэтчлэн бас ингээд тодорхой үр дүн бас гаргаж чадаагүй. Тэгэхээр бас одоо бас бидний хувь нээлтийн зээлийн хүүг бууруулсан үр дүн гаргаж байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ бидний хувьд бас анхаарах ёстой зүйл маань улирал болгон хүүгээс хүү тоцогдож байгаа нийлмэл хүүгийн аргачлал бол хിവэрэ байгаад байгаа гэсэн бол асуудал байгаа. Энэ хүүгээс хүүг тооцох гэдэг асуудал чинь олон улсын санхүүгийн хэмжээнд ч гэсэн энэ байж бошгүй одоо санхүүгийн одоо ловер гэж яриад байдаг. Тэгтэл яагаад Монголын засгийн газартай хийсэн хилцээр дээр ийм одоо ловрын шинжтэй ийм одоо гэрээ хийцээ болов. Тэгээ 2011 оны хувь нээлтийн гэрээн дээр яг энэ зээлийн хүүг яаж тооцох гэдэг аргачлал байдаг. Тэгэхээр улирал болгон хоримтлагдсан хүүн дээр нь хүүгээс нь хүү тооцоод одоо нийлмэл хүүгийн аргаар ингээд
тооцоод байгаа учраас өнөөдөр энэ их өр хоримтлагдчихад байгаа. Тэгэхээр бидний заашгүй анхаарах ёстой зүйл бол өнөөдөр хувь нэрчдийн зээлийн одоо анх олгосон хэмжээ одоо 6 тэрбум гаруй Америк доллар гэж байгаа бол хүүн аль хэдийн 7 тэрбум болцсон. Тэгэхээр нөгөө анх олгосон зээлээсээ бүр даваад гарсан хүү хоримтлагдчихад байгаа. Тэгэхээр энэ хүүгийн хоримтлагдсан хүүг бас бодтой юу? За хамгийн гол нь бас шудраг уу тий ялангуяа Rio Tinto компани гүний уурхайн ажлаа өөрсдөө бас хугацаанд нь оруулж чадаагүй, хугацаанд ажиллаа дуусгаж чадаагүй, нөгөөтэйгөр бас зардал их хэмжээгээр нэмэгдүүлснээс болоод ингэж хүү хоримтлагдсан байна. Тэгэхээр энэ дээр бас бид нар заашгүй анхаарах хэрэгтэй. Тэгээ үргэлжлүүлээд бас заавал улирал болгон ингээд тий хүүгээс хүү тооцохын нийлмэл хүүгийн аргаар бас хүү тооцоод авахыг бас бид нар хүлээн зөвшөөрөх гэдэг асуудлыг заашгүй ярих хэрэгтэй. Энэ удаагийн хэлцээр дээр энэ хүүгээс хүү тооцдог энэ асуудлыг бол хөндөөд болиулж чадаагүй юм байна. Энэ дээр бол бас алдаа гаргасан байна. Тэгээ Минь цайхан сайдын хийсэн мэдээлэлээс харахад бол яг энэ асуудал бол шийдэгдэх юм байна гэж ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг бас засгийн газрын ажлын хэсэг цаашид үргэлжлүүлж анхаараасаа гэж бодоод би бас мэдээлэл өгч байна. Нөгөөтэйгөр бидний бас заашгүй анхаарах ёстой зүйл бол энэ хоримтлагдсан байгаа 7 тэрбум Америк долларын хүүг хүчингү болох асуудлыг бас заашгүй ярих ёстой. Тэгжээж бид нар энэ одоо төслөөс ирээдүйд бодтой өрөөгөж авна. За яг засгийн газрын бас хийсэн мэдээлэл дээр өнөөдөр бид нар одоо энэ хүү бууруулаагүй байхад өдөрт 15 тэрбум төгрөгийн хүү хоримтлагдаад байна гэж одоо мэдээлэл хийсэн. Одоо зээлийн хүүг бууруулах одоо хилцээр хийснээр энэ одоо хүү 10 тэрбум болж байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо ч гэсэн одоо ингээд энэ яриа хэлзээ амжилттай болсон ч гэсэн өдөр болгон 10 тэрбум төгрөгийг бас л зээлийн хүнд өгөхөр байгаа. Тэгэхээр одоо бид нар ч нөгөө нэг баялгаа ашиглуулаад байдаг одоо маш их хэмжээгээр алт цэстэй баяжмал экспортлол байдаг. Харамсалтай нь энэ одоо их баялаг ашигласны одоо үр дагавар нь ерөөсөө бид нар зээлийн хууль төлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр оюутлогоо компаниас Rio Tinto компани төлөх одоо энэ зээлийн хүүгийн одоо хоримтлагдсан хэмжээ маш их байгаа. Үргэлжлүүлээд дахиад улирал болгон бид нар хүүгээс хүү тооцоод байгаа учраас ингээд нэг юм өрнийхөө одоо энэ сүлжээнээс ерөөсө гарч чадахгүй тийм л байдалтай болчих. Ингээд тодруулж асууж болох уу? Одоо ингээд хүүгээс хүү тооцдог энэ аргаа болиулчих юм бол одоо монголчуудын тэр өдөр болгон төлөөд байгаа 10 тэрбум төгрөг одоо дор ээж нэг дахин буурах магадлалтай, хоёр дахин гэж ярил л да. Хоёр дахин буурах магадлалтай. Тэгээ буурах боломжтой. Тэр энэ асуудлыг бас бид нар ялжгүй Rio Tinto компанид заашгүй ярих ёстой. Ер нь Rio Tinto компани яагаад энэ нийлмэл хүүгийн арга ашиглаад улиралд болгон хүүгээс хүү тооцоод тэгээ хамгийн голноос хүүгээс гэсэн бас хангалттай хэмжээнд бууруулахгүй одоо 7.9% гэдэг чинь бас л өндөр хүү байгаа байхгүй юу. Манай одоо хөгжлийн банк Монгол Засгийн газрын гадаад гаргаж байгаа бондууд чинь 7%-аас бага одоо хүүтэй байгаа шүү дээ. Бараг 6%, 5% дээр очиж байна те. Тэгэхээр бидний хувьд анхаарах ёстой зүйл маань Rio Tinto компани яагаад бас энэ хүү бууруулах дээр засгийн газрын саналыг бас хүлээж авахгүй цаг аваад идэг. Тэгээ бас засгийн газрын бас хүссэн хэмжээгээр буулгахгүй байна гэхлээр ерөөсөө л зээлийн хүүгээр ашгаа хийх сонирхолтой. Тэгэхээр энэ зээлийн хүүгээс хүү тооцож ашиг хийж байгаа нь өөрсөнд нь маш ашигтай байгаа байхгүй. Тэгэхээр нэг оюутлогоо төслөөс Монгол Улсын засгийн газартай хамтарч одоо ноогдол ашиг авах замаар ашиг хүртэх гэхээсээ илүү төрүүлээд олж байгаа орлогын өрөөсөө зээлийн хүүгээд хамж авах зорилготой. Тэгэхээр энэ одоо аргачлаас нь хэдүүлээс гарахгүй бол одоо ингээл нөгөө нэг өөрийн хавхад орохгүй. Тий тэр өөрийн хавхаас бүрэн одоо хавхнаасаа гарч чадахгүй л дүр зурагтай байна л да. Энэ удаад бид нэр одоо зээлийн хүүг 2.5%-аар бууруулсан бас нааштэйгээ баярлаад исэн чинь яг үндэ энэ одоо хүүгээс хүү тооцдог энэ мөнгө хүлэх схем чинь дахиад үргэлжлэх юм байна гэж харагдаад байна. Тэгэхээр яг хуу сангийн сайдны тайлбараар бол энэ 7.9% гэдэг бол одоо олон улсын төвшөнд үйлчилж байгаа бас ийм хэмжээний хүү учраас энэ бол тийм одоо өндөр хүү бишээ гэдэг ийм тайлбарыг өгчсэн. Та болохоор өндөр гэж тайлбарлаа. Ер нь өндөр шүү дээ. Ялангуяа Rio Tinto компани чинь оюутлогоо компани 66% эзэмшдэг. Өөрийнх нь хувьцаа эзэмшдэг компани байхгүй юу? Тэгэхээр өөрийнхөө 66% эзэмшиж байгаа компанида олгож байгаа хүүн яагаад ийм өндөр байгаа юм? За тэгээ өөртөө л аюух эрсдэл ярьдаг байхгүй юу. За бид нар Монгол улсыг эрсдэлтэй гэж хардаг, оюутлогоо төслийн бас эрсдэл буураагүй юм ч гэдэм үү те. Тэгэхээр өнөөдөр манай улсын ипотекийн зээл 6% хүүтэй байгаа те.
Тэгэхээр 6% хүүтэй харьцуулахад энэ чинь бараг 30%-аар одоо өндөр хүү байж 7.9 гэдэг ч тийм. Тэгэхээр хамгийн гол асуудал нь Rio Tinto компани ерөөсөө өөрсдөө ашиг хийх зорилгоор л хүүгээ өндөр байлгах зорилготой. За тэгээ хүү өндөр байж байгаа одоо тэр шалтгаанаа тайлбарлахдаа манай улсыг эрсдэлтэй гэж хардаг байхгүй. Тэгээ манай улсын одоо эрсдлийн түвшинтэй харьцуулахад энэ хүү бол хамгийн тохиромжтой хүү юм а гэдэг тайлбарыг хийж байгаа. Тэгэхээр бас Rio Tinto компани яг өөрсдийнх нь гаргасан мэдээллийг харахаар одоо бид нар хүүгийн түвшин тохиромжтой хэмжээнд буулгалаа. Бидний хувьд тохиромжтой хэмжээ гэж үзэж байгаа шүү гэж одоо тайлбар хэлж байгаа. Тэгэхээр бидний хувьд бас өргөжлүүлж Rio Tinto компани тавих шаардлага юу вэ гэхээр за та нар Rio Tinto компани оюутлог компани 66% эзэмшдэг. Нөгөө төгөөр та нар энэ компанийн менежментийг бүрэн хэрэгжүүлдэг. Одоо бид нар чинь менежментийн төлбөр төлөөд Rio Tinto-гаар ажил хийлгээд байгаа байхгүй. Тэгэхээр би түрүүнд дурдсан нөгөө гүний уурхайн зардал хэтэрсэн, хугацаа хойшлсон шалтгааныг ч гэсэн Rio Tinto компаниас хариуцлага гэж үг нь хармаар байгаа. Тэгэхгүйгээр бид нар үргэлжлүүлээл энэ асуудлыг за бид нар менежментийн төлбөр төлөх юм байна. Одоо үргэлжлүүлээд төлөөл ах юм байна. За хамгийн гол нь ажлын гүйцэтгэлтэй нь ерөөсөө уялдуулахгүйгээр ингээ менежментийн төлбөр төлөөл ахаар Rio Tinto компани ингээд юу ерөөсөө өөрчлөгдөхгүй, хандлага ерөөсөө өөрчлөгдөхгүй, бид нар ерөөсөө хариуцлага ярьж чадахгүй байна. Тэгэхээр хамгийн чухал зүйл бас менежментийн төлбөрийг бас бууруулсан гэдэг бас мэдээлэл засгийн газраас хийсэн. Дампны сайд чинь одоо 2 дахин бууруулсан энэ бол маш том амжилт гэж тайлбарлаж байгаа. Та бол юу гэж харж байна? За миний хувьд бас мэдээж бас илүү бас сайжруулах боломж байсан гэж харж байгаа. Ялангуяа Rio Tinto компанийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулж бид нар бас менежментийн төлбөрийг олгодог байх асуудлыг 2021 оноос хойш тавьж исэн, өргөжлүүлж гэсэн асуудлыг тавьж исэн. Тэгээ өнгөрсөн 7 хоногт бас Дампны сайдын хийсэн мэдээлэлээс харахад их хариуцлагагүй зүйл хийсэн. Тэр юу вэ гэхээр оюутлогоо компани хөсөлж авсан Ancora гэдэг менежментийн зөвлөгөө өгдөг компани байдаг. Тэгэхээр бид нар Ancora компаниас авсан зөвлөгөөний дагуу одоо ингээд энэ их сайхан одоо хилцээ боллоо гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол маш хариуцлагагүй. Ягаад гэхээр Ancora гэдэг компани оюутлогоо компани зөвлөгөө өгч байгаа. Оюутлогоо компанийн одоо гүйцэтгэх удирдлага Rio Tinto компани хэрэгжүүлж байна те. Тэгэхээр ерөөсөө Rio Tinto компани хөсөлж авсан зөвлөх гэсэн үг. Тэгэхээр бид Монгол Улсын засгийн газар хэрвээ яг менежментийн төлбөрийг бодтойгоор бууруулъя. Нөгөө талаар ажлын гүйцэтгэлтэй ажлынх нь одоо хариуцлагатай уялдуулж одоо тийм одоо байдлаар менежментийн төлбөр төлдөг болёо гэдэг хэлцээрийг одоо хийсэн бол Ancora-гийн зөвлөгөөнд бол найдахгүй байх байсан. Ягаад гэвэл одоо гээд хөндлөнгийн хараат бус тийм үү одоо юу гэдгийг огт өөр субъектээр зөвлөгөө авч иж бид нар Rio Tinto-той одоо яаж одоо өөрийнхөө эрх ашигыг сайжруулах гэдэг асуудал ярих хэрэгтэй. Тэгтэл одоо Rio Tinto-д зөвлөдөг компаниас бид нар давхар зөвлөгөө авахар чинь тэд нар мэдээж одоо арай илүү хувьцаа эзэмшиж байгаа компанийн талд үйлчлэх нь ойлгомжтой шүү. Тий. Тэгэхээр бидний хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйл бол Rio Tinto компанитай бол хариуцлага ярих зайлшгүй шаардлагатай. Түрүүнд дурдсан нөгөө гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 30%-аар нэмэгдсэн буюу 2 тэрбум Америк доллараар нэмэгдсэн. Ашиглалтанд орох хугацаа одоо 30 сараар 2 жилээр хойшлсон. Шалтгаан нь бид нар бас 2021 оны 8 сард юу гэж одоо дүгнэлт авсан бэ гэхлээр энэ бол Rio Tinto компанийн менежментийн алдаанаас болсон. Энэ бол одоо ингээд Rio Tinto компанийн хяналтанд байсан асуудлаас болоод алдаанаас нь болоод өөрсдийнх нь удирдлагын алдаанаас болоод ингээд зардал хэтрээд хугацаа хойшлцсан байна гэдэг бас шинжээчдийн дүгнэлтийг бид нар тухайн үед авч ирсэн. Тэгэхээр олон улсын мэрэгсэн шинжээчд ажиллаад юу гэж дүгнсэн бэ гэхээр за энэ бол гүний уурхайн зардал хэтэрч хугацаа хойшлсон асуудал бол Rio Tinto компани алдаа байна гэд. Тухайн үед Rio Tinto компани бидэрт юу гэж одоо тайлбар хэлж ирсэн бэ гэхээр технологийн хүндрэл, геотехникийн хүндрэлгээд хөрс суулалтын ажилд одоо хүндрэл гарч ийн бидний тооцоолсоноос илүү одоо хэцүү ийм газрын гадрагтай холбоотой гэдэг сонин тайлбар. Тий, айгуу тийм сонин бөөрийнхээ тайлбар өгөөдсөн. Тэгээ олон улсын нөгөө бас мэрэгсэн техникийн шинжээчид за тэгээд ялангуяа бас оюутлогын төсөл дээр ажиллаж исэн шүгэл үлээгчид тухайн Rio Tinto компани удлаа яриад байна штэ гэдэг зүйлийг аюух яриад тэгээд засгийн газараас бас санал оруулаад Rio Tinto компанид шаардлага тавиад за олон улсын мэрэгсэн одоо шинжээчдээр ингээд дүгнэлт гаргая. Та нар бас энэ асуудал дээр тайлбар хий гэдэг. Тэгээд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт бас нэлээд дэлгэрэнгүй дүгнэлт гаргаад за тэр шинжээчдийн дүгнэлтийг бас дэлхийн мэрэгсэн 2 том одоо шинжээч давхар хянаад тэгээд давхар хянсан бас энэ дүгнэлтийг Rio Tinto компани ерөөсө тухайн үед няцааж чадаагүй өнөөдөр ч гэсэн няцаахгүй л байгаа л да. Тэгээд хамгийн гол нь бас энэ дүгнэлттэй холбогдуулаад энэ бол Rio Tinto компаниас алдаанаас болсон байна гэдэг энэ дүгнэлттэй яг адилхан асуудлаар Нью-Йоркд оюутлогын компанид бас хувьцаа эзэмшиж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчид
нэхэмжил гаргаад Нью-Йоркийн шүүхээс бас 2025 оны 11-р сард Rio Tinto компани одоо тэр жижиг хувьцаа эзэмшигчтэй 138.9 сая Америк долларын буюу 500 тэрбум төгрөгийн одоо нөхөн төлбөр төлөх шийдвэрийг баталгаажуулсан байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудал манай Монголч гэсэн энд одоо жижиг хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа энэ одоо нөхөн төлбөрөөс тодорхой хэмжээгээр хувь авах хэрэгтэй юм байна шүү. Тий. Тэгэхээр бидний хувьд анхаарах ёстой зүйл бол Rio Tinto компанитай хариуцлага гаргах ёстой. Нөгөөтэйгээр Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ том уурхайн үйл ажиллагаа менежментийн та нар зөв удирдах чадаагүй байна. Алдаа гаргаснаас болоод их хэмжээний зардал гарсан юм байна. Түрүүн таны хэлсэн нөгөө 2 тэрбум Америк долларын зээл дахиад авсан юм биш үү гэдэг асуудал чинь дахиад яг энэ гүний уурхайн зардал ихтерснээс болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 2 тэрбум Америк долларын зээл авах үндэслэл байсан уу? Та нар өөрсдөө ажлын хариуцлага алдсан юм биш үү гэдэг асуудлыг зайлшгүй ярих ёстой. Харамсалтай нь сүүлийн үед нь хариуцлагын асуудал ерөөсөө огт яригдахаа болцсон. Тэгэхээр бид нар бас энэ нөхөн төлбөрийн асуудал дээр ч гэсэн бас засгийн газраас өмнө нь одоо оюутлогын татврын маргаан дээр сөрөг нэхэмжил гаргацсан байсан. Тэгэхээр хоёр сөрөг нэхэмжлийн асуудал бол яалтчгүй бас үргэлжлүүлээд бид нар шаардлага тавих ёстой. Тэгэхээр засгийн газар бол цаашдаа энэ Rio Tinto компани өөрийнх нь алдаанаас болоод 2 тэрбум доллараар зардал нь хэтрээд 2 жилээр ингээд хугацаанд сунжирснаас болоод одоо тодорхой хэмжээгээр дахиад зээл авахаас аргагүй болсон. Тэр нэмэлт зээлийнх нь 34% ачаалал монголчуудад бас зээлийн дарамт болж штэ. Тэгэхээр Rio Tinto компани өөрөө тэгвэл хариуцлага гаргасан бол өөрөө энэ хариуцлагаа хүлээгээд одоо хариуцлага яадгийн нөхөн төлбөр өгдөг юм уу? Эсвэл одоо бидэрт олгоод байгаа тэр зээлийнхээ хүүг хангалттай бууруулдаг юм уу? Тэр хүүгээс хүү тооцох ёсгүй л юм биш угаасаа. Гэх мэтчлэн маш олон асуудлыг бас дахиж ярих хэрэгтэй юм байна. Тэг ярих хэрэгтэй. Тэгээд засгийн газрын бас ажлын хэсгийн яриа хэлцээ өргөжлөх хэрэгтэй. Тэг ялангуяа улсын хурлаас 2-3 ч тогтоолыг одоо гаргасан оюутлага төсөлтэй холбогдуулаад сая 2025 оны 12 дугаар сард бас нээлттэй сонсгол зохион байгуулаад тэр сонсголын бас хамгийн чухал сэдэв бол яалтчгүй хувь нээлтийн зээлдэх хүү байсан те. Угаасаа энд өөр одоо яагаад их болчлоо. Тэгээ Монгол улсын нийт гадаад үрийн 50% ерөөсөө л оюутлага компани дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч одоо манай улсын бас зээлч зэрэгэлд нөлөөлж байна. За хамгийн том төсөл нь ийм хүртэй байгаад харж бид нараас үр ашиг хүртэж чадахгүй байна. За тэгээ ер нь бол яагаад ингэж ийм их зээлийн хүү хоримтлагдаад байгаа юм бэ? Яагаад бас энэ зээл одоо ингээд те эргэн төлөгдөхгүй хүү хоримтлагдаад улирал олгон хүүд одоо нийлбэл хүүгийн арга хачлаар ингээд тооцогдоод байгаа юм гэхэлэр ерөөсөө л Rio Tinto компани хариуцлагын асуудал байгаа. Тэгэд энэ дээр би ойлгохгүй байна. Одоо Rio Tinto компани одоо олон 100 мянган тонн зэс алт ингээд ачаад аваа явж байна. Тэгвэл одоо монголчуудад зээлсэн тэр хүүгийнх нь тодорхой хэмжээгээр тэр нь ингээд тэр юу гэдэг нь борлуулалтын орлогоос нь төлөгдөд явах хэрэгтэй гэж би ойлгоод байгаа шүү дээ. Зүгээр л энгийн бизнесийн зарчим бидтэй. Тэгээ энийг яагаад ингэж авч үзэхгүй байгаа юм бол? Тэгээ ер нь Rio Tinto компани яг энэ зээл олгох замаар хүү их өндөрөөр тооцох замаар ашгаа хийгээд байгаа. Тэгэхээр эдний ерөөсө гол одоо зорилго нь энэ нөгөө transfer pricing гэдэг үн шилжилтийн аргаар аль болох нь оюутлага төслөөс өөртөө хурдан хугацаанд ашиг хийх одоо ерөөсөө л ийм схем явж байгаа. Тэгэхээр энэ мөнгө хүүлээд энэ зээлийн одоо тий хүү өндөр байлгаж байгаа цорын ганц зорилго нь ерөөсөө л өөрийнхөө олох ашигыг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр бидний тавих шаардлага бол за та нар ажиллаа сайн хийж чадж гэнэ үү? Оюутлага төслийг хангалттай сайн одоо ажилуулж чадж гэнэ үү? Ашигтай ажилуулж чадж гэнэ үү? Одоо альч компани менежментийг хэрэгжүүлж байгаа компанийн хувьд одоо өнөөдөр 25 дахь сувагт телевизэн ч гэсэн удирдлагын хувьд анхаарах ёстой зүйл бол мэдээж энэ тий аж ахуйн үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа ашигтай байх ёстой тий. Ашиггүй ажиллаад байх юм бол хувьцаа эзэмшигч нь хохиролтой. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын компани 34% эзэмшдгийн хувьд ашиг хүртэх ёстой. Тэгээ компани ашигтай ажиллахыг шаардах ёстой байхгүй. Тэгэхээр харамсалтай нь Rio Tinto компани одоо ингээд энэ төсөл дээр 3 одоо юм өөр ингээд ийм давхарцсан үүрэгтэй, эрхтэй, үүнээсээ болоод бас нөгөө ашиг сонирхлын зөрчил маш их ихтэй. За өөрөө 66% эзэмшиж байна. 66% эзэмшдгийн хувьд өндөр хүүтэй зээл олгож байна. Тэгснээ өөрөө менежментийг хэрэгжүүлж байна. Менежментийг хэрэгжүүлж байна гэж чинь бас хариуцлагын асуудал яригдах хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ компаниг үр өгөөжтэй ашигтай ажиллуулж чадж байна уу гэхээр харамсалтай нь өөрөө төрүүлж ашиг хийх гээд ашиггүй ажиллаулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд анхаарах ёстой зүйл маань Rio Tinto компани менежмент үнэхээр сайн байна уу? Одоо дэлхийн жишг болсон одоо энэ том уурхайг дэлхийн одоо жишг стандартын дагуу ажиллуулж чадж байна уу гэд. Тэгэхээр би түрүүнд дурдсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гарсан асуудлуудыг бид нараас үргэлжлүүлж ярих ёстой. За тэгээд тэр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр үргэлжлүүлж санхүүгийн аудит оруулах бас зөвлөмжийг өгсөн байдаг. Тэгээд 2021 оноос хойш бид нар оюутлага төслийн энэ гүний уурхайн бүтээн байгуулалтын
асуудал дээр одоо үнэхээр яг бодтойгоор 7 тэрбум Америк доллар зарцуулагдсан юм уу гэдэг дээр санхүүгийн аудит оруулах шаардлагыг бас байнга тавьж исэн. Одоо тэгээд 5 жилийн өмнө одоо гаргасан энэ чиглэл чи одоо ч хэрэгжихгүй одоо олон улсын санхүүгийн хөндлөнгийн аудит орж чадахгүй байгаад байна шүү дээ. Тэр байтугай манай Монголын засгийн газар 34% эзэмшдэг мөртлөө тэр санхүүгийн бичиг баримт тийм үү борлуулалтын орлогыг яаж ямар зардал гаргаж чинь тэр болгон дээр нь хянаж чадахгүй манай одоо 3 төлөөлөн тэр туузын 3 гишүүн бол тэгээд гайхал. Тэр нь тий харамсалтай нь бас бид нар хангалттай хэмжээний хяналт тавьж чадахгүй байгаа. Тэгэхээр н ойлгоо төсөл төр хангалттай хэмжээний хяналт тавьж чадахгүй байгаа асуудал өнөөдрийг ч гэсэн үргэлжилж байна. Тэгэхээр уг нь менежментийн төлбөрийг одоо бууруулах хэлцээний нэг хэсэг бас юу байх ёстой байсан бэ гэхээр яг энэ хяналтыг бид нар аягүй сайн тавих ёстой. Хамгийн гол нь менежментийн баг нь сайн ажиллах юм бол одоо зардлаас хувь тооцож одоо ингэж менежментийн төлбөр төвж байгаа асуудлыг бас бид нар эргэж харах хэрэгтэй байхгүй. Үнэхээр сайн ажиллаж байвал за ашигтай ажиллах юм бол бид нар та нарт менежментийн төлбөр төлөё. Та нар одоо ингэ зардал гаргаад одоо зардал гаргасан дээр ч одоо бид нар хувь тооцож менежментийн төлбөр төлнө гэж утгагүй байхгүй. Тийм нийт зардлын баг 5-6% нь тооцож одоо менежментийн төлбөр төлдөг. Энэ чинь байж босхгүй одоо дэлхийн бусад улс орнуудыг харахад ер нь тийм байдаггүй шүү дээ. Энэ чинь одоо цэвэр лөөврийн шинжтэй л одоо ийм зардал гэж харагдаад байна. Тэр нь бол үндэслэлгүй. Тэгээ бидний хувьд анхаарах ёстой зүйл маань үнэхээр сайн ажиллаад хоёулаа компаниг өр өгөөжтэй ажилласан бол мэдээж тодорхой хэмжээний төлбөр авч болно. Гэтэ энэ төлбөр нь ажлын гүйцэтгэлтэй уялдах ёстой. Энэ бол нөгөө гаргасан зардалтаа нь уялдах ёсгүй байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг бас бид нар ингээд суурьаар нөгөө авч үзээд өөрчлөх шаардлагатай. Ядаж одоо ашигтай нь одоо харьцуулж иж хэр хэмжээний ашигтай ажиллуулсан тэр ашигаас нь 5-6% тооцвол одоо хамаа алга тийм үү. Тэгвэл ч одоо бүр гаргасан зардал болгоноос нь одоо менежментийн төлбөр бид нар төлөөд авах юм бол энэ чинь аль болохоор л их зардал гаргаж ээж л одоо монголчуудыг хүлэх гээд байгаа юм биш үү. Тэгэхээр бас нөгөө менежментийн төлбөрийг 2 дахин буурууллаа гэж хэлээд байгаа боловч одоо энэ яриа хэлцээ үр дүнд хүрээд байгаа гэж одоо харагдаж байгаа боловч суур асуудал нь хэвээр байгаа байхгүй. Бид нар адилхан л яг нөгөө хариуцлага ярьж чадахгүй. За тэгээ хяналт тавьж чадахгүй. За тэгээ хяналт тавих механизм ерөөсөө байхгүй. Надад бас аюулгүй харамсалтай санагддаг яг хуульч хүний хувьд харамсалтай санагддаг юу гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ 2011 оны хувийн шүтэн гэрээн дээр Rio Tinto компани хариуцлагын асуудал ерөөсөө байдаггүй. Уг нь бид нар энэ компанид ч одоо өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбум Америк долларыг ерөөсөө зөвхөн менежментийн төлбөрт өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр чин 6 их 80 төгрөгийг менежментийн төлбөрт авчаад яг энэ төсөл өнөөдөр одоо ашигтай байна уу? Монголчуудад үр өгөөж гэнэ үү гэдээ аваад үзэхээр маш хангалтгүй чамлалттай. Тэгэхээр үргэлжлүүлээд бидний бас зайлшгүй тавих хэрэгтэй асуудал бол Rio Tinto компани хариуцлагатай сайн ажиллаж байна уу? За яг бодтойгоор уулуурхайн компанийнхаа бас ажлыг сайн хийж чадж байна уу? Тэ менежментийн баг нь сайн ажиллаж байна уу гэд. Тэгэхээр энэ асуудлыг бас үргэлжлүүлж ярих хэрэгтэй. Тэгээ түрүүн бас та ярьсан нөгөө яриа хэлцээ бол үргэлжлэх хэрэгтэй гэх тэ. Энэ бол үргэлжлэх хэрэгтэй. Бид нар хамгийн голноос жижиг косметик засвар хийгээд бас энэ үр өгөөж бас бодтой нэмэгдэхгүй л тийм байдалд орчод байгаа. Тийм энэ дээр одоо жишээлбэл 2 янзын тоо яригдаад ах юм аа. Монголчууд өдөртөө 13 тэрбум төгрөг одоо ингээд Rio Tinto-гийн зээлийг төлдөг гэжсэн чинь сүүлд бол одоо 15 тэрбум болж өсөд байгаа. Тэгэхээр би энийг бол валютын аншийн өөрчлөлтөөс болчихвоо яав гэж ойлгоод байсан. Гэтэл сангийн сайд болохоор өдөртөө 13.6 тэрбум төгрөг төлж ирснийг бид нэр одоо 2.5%-аар зээлийг бууруулж чадсанаар одоо өдөртөө 10 тэрбум төгрөг төлөх болж буурлаа. 3 тэрбум төгрөгөөр буурч яана гэж яриад. Тэгэхээр энэ тоон зөрүүн дээр та юу гэж харж байна? За яг засгийн газар өөрсдийнх нь хийсэн одоо мэдээлэлтээр бол өдөрт бол өнөөдөр бид нар 15 тэрбумыг төлж байна. Энийг бол 10 тэрбум болгож буурууллаа гэж хэлсэн. За тэгвэл тэр 10 тэрбум төгрөг бид нар бас өнөөдөр төлөөд авах нь бас бодиттой юу? Одоо яг төлөөд авах нь бас шудрагуу гэдгийг заашгүй ярих хэвээр. Тэгэхээр нэг хоримтлагчаад байгаа 7 тэрбум Америк долларын хүүг бид нар хүчингү болгохтэй зарим хэсгийг нь дийлэнгийг нь хүчингү болгож ээж энэ одоо өрийн дарамтас бодтойгоор буурах юм аа. Тэгэхээр бидний зайлшгүй анхаарах ёстой зүйл бол дахиад нөгөө хариуцлагын асуудал байгаа. Rio Tinto компани ажлаа сайн хийж чадаагүйгээс болоод зардал хэтрүүлж хугацаа хойшлсноос болоод ерөөсөө энэ одоо оюутлахын үр өгөөж бол буурчаад байгаа маа. Тэгэхээр энэ буурж байгаа үр өгөөжийг бид нар зайлшгүй Rio Tinto компанитай хариуцлага ярих хэрэгтэй. Тэгэхээр толгойг нь нийлээд ээж ерөөсөө болохгүй. За миний ойлгосноор одоо Rio Tinto компани өөртөө хариуцлага алдснаас болоод 2 тэрбум доллараар зардал нь хэтрээд тэрийн зээлэд авсан бол энэ 2 тэрбум долларын зээлийг ч гэсэн Монголын тал одоо бид нар хариуцахгүй гэд
ямар нэгэн зээлийн дарамт болгож хүлээж авах ёсгүй юм биш. Тэгэхээр одоо бид нар өдөртөө 10 тэрбум төгрөг за яг жоохон ч гэсэн буурсны их юмгээд суугаад аж болохгүй юм байна. Тэгэхээр энэ 10 өдөртөө төлж байгаа, төлөх гэж байгаа 10 тэрбум төгрөгөөс дахиад өшөө хүүгийн хүү тооцоод байгаа тэр зарчмыг аваад хайчих юм бол ядаж өдөрт нэг 5 тэрбум төгрөг одоо төлөх хэмжээний асуудал үүсч болох юм байна. Зарим одоо олон нийтийн зүгээс бол ер нь бид нар одоо баялгаа ашиглуулсныхаа төлөө яагаад ингэж үр зээлд орох ёстой бэ? Ийм их хэмжээний өрийн дарамтанд орох ёстой юм бэ? Тийм учраас энэ өдөртөө ийм их хэмжээний одоо үр зээл төлөх ёсгүй гэдэг асуудлыг бас тавиад илээ. Энийг та юу гэж харж байна? Энэ бол бас зүй ёсны шаардлага. Хамгийн гол нь оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад аль хэдийн 17 жил болсон байна. За тэгээд засгийн баяжмлаа экспортлоод 14 дэх жилдээ зоолгож байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд оюутлогын компанид 24 тэрбум Америк долларын орлого олсон. Энэ 24 тэрбум Америк долларын 10 гаруй тэрбумыг буюу 50%-ийг нь ерөөсөө Rio Tinto компани авсан. Авсан одоо үндсэл нь юу вэ гэхээр зээлийн хүү, зээл, менежментийн төлбөр, баталгааны шимтгэлгээд ерөөсөө аавж болох бүхэл одоо энэ зардлуудаар дамжуулж аваад байгаа. Ерөөсөө үндсэн зорилго нь тэгэхээр нөгөө яагаад бас ингэж юм гэхээр монголчууд энэ төслөөс одоо хашиг авахаас өмнө өөрөө аль болох хурдан хугацаанд хашиг аваад тэгээ нөгөө оюутлогын хамгийн бас өөр өвөөжтэй энэ одоо дараагийн 10 жилд олборлож байгаа энэ хэсгээс нь аль болох их хашиг аваад дараагийнхад одоо том төсөл рүү одоо орох те. Тэгэхээр энэ оюутлогыг бас хайж явах одоо бэлтгэлэл хийж гин гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд заашгүй анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр дараагийн 10 жилийн хугацаанд оюутлогын хамгийн ашигтай ажил нь хамгийн зардал багтаа үеинд байгаа. Тэгэхээр яг энэ өрмийг нь авж байгаа энэ үе дээр монголчууд бид нар адилхан шударгаар ашиг хүртэх ёстой. Хэрвээ бид нар одоо яг энэ зээлийн хүүгийн энэ байдлаар нь байлгаал за тэгээ хариуцлагт ярьж чадахгүй менежментийн асуудал дээр нь ч гэсэн ингээд ерөөсөө ажлын хариуцлага ярихгүй хяналт тавьж чадахгүй байгаад ах юм бол ерөөсөө оюутлогын энэ одоо өрмийг авж байгаа мөчлөг дээр бид нар одоо олигтой ашиг авч чадахгүй хамаг ашигыг нь Rio Tinto компани хамаал тэгэл ерөөсөө оюутлогын одоо төслийн дахиад нөгөө зардал ихтэй үед нь монголчууд та нараа одоо ашиг аваараа гэдэг одоо тийм байдлаар байгуулгаад байгаа. Тэгэхээр ер нь бол энэ асуудал бол бидний хувьд бол нөгөө бухын доодхыг харж өнөг турж өгнө гэдэг үг гэдэг чинь тэ. Тэгэхээр энэ одоо яг үлээр давтагдахгүй байхын тулд бид нар ерөөсөө л энэ жилээс маш хатуу шаардлага тавих ёстой. За яагаад энэ одоо зээлийн хүү юм өндөр байгаа юм бэ? Яагаад та нараа улирал олгон зээлийн хүүгээс хүү тооцоод байгаа юм бэ? Яагаад заавал нийлмэл хүүгийн аргачлал ашиглаад байгаа юм бэ гэдэг асуудлыг заашгүй ярих ёстой. Тэгээ ер нь бол би бол яг энэ төсөл дээр бас өмнө засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. За тэгээ ер нь хууль зүйн хувьд бас юу гэж боддог вэ гэхээр бид нар энэ суур гэрээнүүдийг шинжлэх цаг нь бол болцсон. Тэгэхээр ер нь бол суурьаар нь өөрчилж шинжилж ээж энэ төсөл дээр бид нар одоо маргаангүй яг бодтойгоор үр өгөөж авах боломж хүрдэнэ. Жижиг засвар хийгээд одоо менежментийн төлбөрийг одоо 2 дахин бууруулад одоо зээлийн хүүг нь 2.5%-аар бууруулад эдгээр асуудлууд бол ингээд хичнээн одоо бид нар яриа хэлсэн дахиж гаргаж байгаа гэсэн бодтойгоор асуудал нь ерөөсөй шийдэгдэхгүй. Одоо өөр нэг одоо асуудал би бол одоо яриаг байгаа асуудал бол татврын маргаан байна. Тэгэхээр татврын асуудал ч гэсэн одоо оюутлогын компани дээр бас юм зээл их өндөр байгаагаас болоод ашигтай ажиллагаанд нөлөөлөд байгаа. Тэгэхээр нөгөө ашигтай ажиллахгүй байгаа учраас Монгол улсад ашигын татвар төлөхгүй. Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буюу ашигын татвар ерөөсөй төлөхгүй. Тэгээ дараагийн 10 жил ч гэсэн баг олигтой төлөхөөргүй байгаа. Тэгэхээр бидний хувьд бас энэ зээлийн хүүгийн асуудал яагаад ийм хэмжээний ашигын татварыг чинь докторжуулчаагүй лөө. Rio Tinto дээр чинь одоо миний ойлгож байгаагийнх нэг 7 төрлийн татварыг бол докторжуулсан гэж яриад байгаа. Энэ дотор бол тэр нөгөө нэг амнатыг бол 5%-аар гэдэг хамгийн бага түвшинд тогтоогоод одоо хэдэн жилч вэ? Одоо яаж чисээсийн үн өссөн бэ? Энэ хэмжээнд байлганаг ингээд бантантаас гээд тавьчлаа л та. Тэгээ энэс чинь болоод Монгол улсын олох ёстой одоо тэр боломж бол байхгүй болчиход. Тэгээ 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ ерөөсөө юу зохицуулдаг вэ гэхээр тухайн үед 2009 онд Монгол улсад хүчин төгөлдөр байсан татврын одоо хэмжээнүүдийг докторжуулсан. Тэгэхээр амната 5%, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бас докторжуулсан, хувь хэмжээг нь докторжуулсан. За тэгээ өөр нэг ноцтой асуудал юу вэ гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө бид нар бас татврын хуулиудаа өөрчлөлт оруулад алдагдлыг ирээдүйд одоо шилжүүлж тооцох аргачлалаа өөрчилсөн. Ер нь бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээгээр зардалд суурилсан маш их хэмжээний татврын хөнгөлөлт чөлөөлтийг өгсөн байдаг. Тэгээ энээсээ болоод бас оюутлогын компани Монгол улсад ашигын татвар төлөхгүй хэмжээнд очсон. Тэгээ би бол хууль зүйн хувьд
заашгүй бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр өөр өгөөж тэр анхаарах ёстой зүйл юу вэ гэж боддог вэ гэхээр нэгдүгээр бид нар ноогт ашиг заашгүй авах ёстой 34% эзэмшиж байгаа учраас хоёрдугаарт оюутлага компани Монгол улсад ашигын татвар төлөх ёстой. Одоо дэлхийд олборлолтоороо одоо 3-т орно гэж байгаа том уурхай ашиггүй ажиллаж байна гэд татвар төлөхгүй байгаад тахчааг утгагүй байхгүй. Ерөөсөн бид нар бодитоогоор авж байгаа татвар чинь 5% нөөц ашигтай төлбөр л байгаа. Тийм шүү дээ. Одоо зэсийн үн тухайн үеийн 17 жилийн өмнөхөөс ч одоо бараг 3-4 дахин өсчээд байна. Цаашдаа ч ойрын 10 жил тогтвортой өснө гэж байгаа. Энэ үед бол энэ чинь ашигын татвар бол энэ хэмжээнд л өсөх ёстой байтал эсэргээрээ ашиггүй ажиллах сонирхол байгаад байна шүү. Тийм. Тэгэхээр бас бидний хувьд заашгүй анхаарах ёстой зүйл бол яагаад оюутлага компани ашиггүй ажиллаад татвар төлөхгүй байгаа юм бэ? Одоо Монголын ихэнх аж ахуй нэгж бол дийлэнх аж ахуй нэгж орлого албанд төлж байгаа шүү дээ. Ер нь бол бизнесийн бас гол зорилго нь ашиг олох шүү дээ. Тэгэхээр бас зардлыг нь ингээд зориуд хиймлэр нэмэгдүүлээд зээлийн хүүгийг өндөр болгоод тэгээ хүүгээс хүү тооцох ингэж бас байлгаж байгаа гол зорилго нь Rio Tinto компани өөрөө төрүүлж ашиг хүртгэл зорилготой. Тэгэхээр бид нар энэ схемийг нь бол заашгүй өөрчилж эвдэх хэрэгтэй. Тэгэхээр Лондонгийн арбитрийн шүүхтэр одоо асуудал одоо бараг олон жил үргэлжилж штэ. Тэгэхээр энэ одоо асуудал одоо ямар шатандаа явна? Монголын засгийн газар нь дахимжлах гаргаад удаж байна. Тэгэхээр энэ дээр ер нь манай засгийн газар ялах магадлал байна уу? 2020 оноос бол энэ татврын маргаан эхэлсэн. Тэгэхээр оюутлага компани дээр одоо өнөөдрийн байдлаар маргаантай одоо болох одоо нийт татврын акт бол 4 татврын акт гарчаад байна. Хамгийн сүүлд ерөнхий сайд зам чатрын засгийн газрын үед 1.6 их найд төгрөгийн татврын акт гарсан. За тэгэхдээ 1.6 их найд гэдэг одоо нийт одоо маргалдаж байгаа дүн чинь бол ер нь бол 2 их найд давчаад байгаа. Тэгээ энэ бол татврын нөхөн ногдуулж байгаа дүн байгаа. А гэхдээ үүнийг бас айгүй том одоо цаад үр дагавраас юу байгаа вэ гэхээр хэрвээ бидний татврын маргаанд ялагдах юм бол ирээдүйд Монгол улсад бас оюутлага компани татвар төлөхөөгүй юу гэдэг асуудал одоо маш ноцтой асуудал болцсон байгаа. Тэгэхээр энэ татврын маргаанд бид юусоо ялагдаж болохгүй. А за тэгээ хамгийн гол нь бас харамсалтай энэ одоо авах ёстой л татвар үсттэй. Тийм бид нар авах ёстой байхгүй юу? Наазах нь л одоо тэр гэрээгээр тогтворжуулаад хамгийн бага төвшин дотоодсон тэр татвараа гүйцэд авах гэж бид нар заргалдаад байна гэж болгоод байна. Бид нар бол татвараа яг бодтойгоор авахтай ялангуяа энэ оюутлага компанийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж татврын хөнгөлөлт чөлөөлтөнд ороод байгаа асуудал дээр нь бас заашгүй анхаарсан бас асуудлууд байгаа. Тэгээ татврын маргаан бас өөрөө нөгөө Лондонгийн арбитрийн шүүхтэр нууцаар одоо маргаан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа. За тэгээд одоо нууцаар гэдэг нь яаж вэ? Нууц гэдэг нөгөө арбитрийн маргаан шийдвэрлэх ажиллагаа чи өөрөө нууц байдаг. Тэгэхээр нөгөө талуудаас хамаагүй ингээд нөгөө нээлттэй мэдээлэл өгч болохгүй тийм нөхцөл байдалтай байгаа. За тэгээд арбитрийн шүүх хуралдаан 25 оны 9 сард бол болцсон. Тэгэхээр бид нар одоо шийдвэрээ хүлээж авах гээд хүлээж байгаа гэсэн үг. А гэхдээ сая бас харамсалтай засгийн газраас ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын хуралд өргөн мэдүүлсэн. Яралтай хэлцүүлсэн. Тэгээ ер нь бол сүүлийн одоо сая хаврын чуулган хуралдаж дуусгаас сүүлийн 2-7 хоногт нь л одоо ерөөсөө ингээд тий айгу хурдан хилцүүлэг нийтлээ. Тэгээ үүн дээр бас надад их харамсалтай санагдсан зүйл бол яг энэ татврын маргааны нэг хэсэг болсон. Одоо энэ чинь 2 их найд төгрөгийн одоо нийт маргаантай одоо татврын актын одоо 10% буюу 190 тэрбум төгрөгийн одоо татврын нөхөн ногдуулалттай холбоотой ашигт малтмлын нөөц ашигны төлбөрийг яаж одоо тооцох уу гэдэг асуудлаар засгийн газар ер нь Rio Tinto-гийн байр суурийг одоо хамгаалсан, Rio Tinto-д ашигтай байдлаар бас хуулийн төсөл оруулж ирсэн. Тэгэхээр энэ ашигт малтмлын хуулийн төсөл дээр заашгүй анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр нэгдүгээрт нөөц ашигны төлбөрөө 3 дахин бууруулчихж байгаа. Өсөн нэмэгдэх нөөц ашигны төлбөрөө. За энэ бол ерөөсөө онтроо гэдэг одоо нөгөө яриа хэлцээ хийх гэ хүлээгдэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй байгаа тусгай зөвшөөрлөлтэй холбоотой асуудал дээр одоо бид нараас татврынхаа хувь хэмжээг бууруулж ийн гэсэн үг. А хоёр дахь нь нөөц ашигны төлбөрөө засгийн бажималдах одоо дагалдах элементээс нь авах боломжтой ингээд хуулийн одоо энэ зохицуулалтаа өөрчлөөд зөвхөн одоо зарим ашигтай элементээс нь нөөц ашигны төлбөр авч болно гэдэг бас зохицуултыг тусгаж байгаа. Энэ бол маш олон жилийн турш Rio Tinto компани хүсээд байдаг одоо өөрчлөлт орж ирж илээ. Тэгэхээр одоо жишээлбэл сая засгийн газрын яаралтай гормоор өргөн барьсан ашигт малтмлын хуулийн дотор одоо тэр зэсийн амнаатыг 3 дахин одоо өсөн нэмэгдэх реалт гэж ярил л да тий. Тэрийг бол 3 дахин бууруулж орж ирсэн мөртлөө Эрдэнэ төлөвлөрийнхийг бол хэвээр нь 20-21% үлдээсэн гэдэг асуудал яригдчихээн л да. Тэгээд сая эрх баригч намын бүлэг дээр энэ хил амнаас айгаад ямар ч гэсэн энэ татвараа яг одоо бууруулахгүй 3 жилийн дараа бууруулъя гэд хуулинд 3 жилийн дараа татвар бууруулъя гэдэг ийм зарлт оруулах шаардлага байсан болов уу? Тэгвэл 3 жилийн дараа дахиад өөрчлөлт оруулах асуудлыг дахиад оруулж ирж болоогүй болов уу? Би бас тэр дээр гайхаад.
би бас маш их гайхсан. Тэгээ ер нь бол яг энэ онтрогийн яриа хэлцээ хийх гээд онтрогийн одоо цохиулалтад талбай дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэдэг одоо хүлээлттэй байгаа тий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээний ерөөсөө үндсэн зорилго бол татварыг тогтворжуулах байдаг. Тэгэхээр яагаад одоо Rio Tinto компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулъя гэд гүгээд байгаа вэ гэхэлэр ерөөсөө татварын хувь хэмжээг нь тогтворжуулаад барих зорилготой. Тэгсэн чинь бид нар одоо яг онтрогийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө өөрсдөө сайн дураараа за тэгээ татвараа буулгачаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол энэ ашигт малтамлын хуулийн нэмэлт өөрчлөлт бол ерөөсөө онтрогийн одоо тэр цохиулалтын талбайд маш ашигтай. Ерөөсөө Rio Tinto-гийн лоббигоор зарим гишүүд ажиллаад байна уу гэсэн юм хардлага төрөөд байна л да. Тэгээд хамгийн сүүлд одоо чуулган завсарлахын өмнөх өдөр гэхэд байнгын хороогоор тэр одоо Зэсийн амнаатыг 3 жилээр хойшлуулах гэдэг санал нь дэмжигдэж явж итэл одоо 2027 оны 1 сараар 1-ээс болгоод баг ингээ 2 жилээр урагшлуулад оруулж ирсэн тэнд арай аз уулж дэмжигдээгүй баг санал тэнцээд унснаар тооцсон л доо. Тий. Тэгээ ер нь ашигт малтмалын хуулийн төслийг бас маш одоо яаралтай хилцсэн. Ерөөсө хилцүүлэг зохион байгуулаагүй. Тэгээд анхны хилцүүлгийг бол эдийн засгийн байнгын хороог бол орой бүр шөнө 11 цагт хуралдуулж байгаад хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг бас би заашгүй бас анхаараасаа гэж бодож байгаа. Ялангуяа олон нийтийн зүгээс бас шаардлага тавих хэвээр. Яагаад одоо Монгол Улсын баялагийг ашиглуулах те үндсэн нөхцөл болж байгаа энэ ашигт малтмалын хуулаа хэндэж одоо те хэлэлгүй бараг шахуу ингээд маш одоо яаралтай гормоор ингээд хилцээд одоо эцсийн хилцүүлгийг хийж байгаа юм бэ. За тэгээ эцсийн хилцүүлэг хийсэн тэгээд намрын чуулган эхлэхэд одоо тэр хуулийн төслийг одоо эцэлж батлах санал хураалтыг хийнэ гэж байгаа байхгүй юу? Ямар ч одоо хилцүүлэг үргэлжлэхгүй нэ шүү дээ. Ерөөсөө одоо ингээд яг энэ чигээр нь хилцээ дуусснаар нь бандандаас юу ч хүндэхгүй байж байгаад л шууд конопл дарах гэдэг юм байна. Тэгээ одоо ерөөсөө коноп дарахал үлдсэн. Тэгээ хамгийн харамсалтай нь уг нь одоо яг хаврын чуулган өнгөрсөн 7 хоногт одоо хаахаас өмнө бол эцсийн хилцүүлэг бол хурлын товд ороогүй байсан. Гэтэл одоо яг энэ нөгөө засгийн газрын бас энэ яриа хэлцээ амжилттай боллоо гэсэн одоо мэдээллийн одоо хажуугаар бас эдийн засгийн байнгын хороо чуулганы хуралдаанд эцсийн хилцүүлгийн одоо тав ороод яаралтайгаар хилцүүлэг хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бас заашгүй анхаарах ёстой. Тэгээ ер нь үргэлжлүүлээд бид нар онтрогийн компанийн яриа хэлцээ эхлэегүй байхад нөөц ашигтны төлбөрөө бууруулах нь бас хэр бодиттой юм бэ. За нөгөөтэйгүүр бас нөөц ашигтны төлбөр бодох аргачлалтай холбогдуулаад 190 тэрбум төгрөгийн одоо нөхөн ногдуулалттай байгаа татварын маргааны нэг хэсэг болсон асуудал дээр яа бид нар өөрсдөө хуулиа сайн дураараа өөрчлөөд байгаа юм бэ. Тэгэхээр бас нөгөө талаараа Rio Tinto компани лобби их хүчтэй байна уу гэж харагдаж байна. Ялангуяа тэр сая одоо хуулинд одоо батлагдаж байгаа бас нэг заалт бол таны түрүүний хэлсэн зэсэг дагаад тэр чинь алтын тэргээд маш их олон элементүүд одоо үнэт металлууд одоо ороод явж идэг. Тэднээс нь давхар бид нар татвар тооцохгүй гэсэн ийм л тал зассан өөрчлөлт орчлоо гэж харагдаж байна. Тий, одоо энэ бол аягүй олон жил үргэлжилсэн маргаан байхгүй юу? Одоо яг 2013 оноос хойш л одоо үргэлжилж байгаа маргаан. Тэгээд Rio Tinto компани байр суурь юу гэдэг вэхлээр экспортод гаргаж байгаа зэсийн баяжмлын зэс алт мөнгнөөс л бид нар одоо нөөц засгийн төлбөр төлнө. За молибден одоо бусад одоо энэ дагалдах элемент те одоо нэг лабораторийн шинжилгээгээр гарч байгаа бусад дагалдах элементэд бид нар төлөхгүй гээд за тэгээ энэ одоо маргаантай дүн бол одоогийн байдлаар 190 тэрбум төгрөг ирээдүйд бол улам нэмэгдэнэ. За тэгээ эдгээр огтоо зэрэг 2015 онд Дубайн гэрээгээ байгуулж ирсэн тий. Тэгээ Дубайн гэрээгээр бол энийг бас өөрсдийнхөө нэг байр суурийг баталгаажуулаад яг энэ зэс алт мөнгнөөс л нөөц засгийн төлбөр төлнө гэдэг заалтыг оруулж ирсэн. Гэхдээ Дубайн гэрээч нэг тухайн үед засгийн газар улсын хуралтай зөвшөлтсөлгүй байгуулсан учраас татварын асуудлаар улсын хурлын одоо бүрэн ирэхэд одоо халдсан учраас бид нар бол энэ Дубайн гэрээний татвартай холбоотой зохицуултыг хүчингү гэж үздэг. Тийм ч учраас энэ татварын одоо нөгөө акт тавиад идэг. Тэгэхдээ Rio Tinto компани бол яалтчгүй энэ асуудал дээр маш одоо хүчтэй байна. Одоо лобби сайтай байна. Тэгээ манай одоо ашигт малтмалын хуулийг одоо өөрчлүүлэх хэмжээнд бас лоббидэж чадчихээн л гэж би харж байна. Тэгээ одоо ингээд онтрогийн асуудал дээр бол засгийн газар бид нар ямар ч гэсэн тустай хэлцээр хийнэ. Тэдний талд үйлчлэхгүй өөрсдийнхөө эрх ашигын төлөө хангалттай бид нар шахаж одоо шаардаж одоо сайн гэрээ хийнэ гэж амлаад байна л да. Тэгээд харъя. Тэгтэл яг хуу ашигт малтмалын хуулиар ямар ч гэсэн зэсийн амнаатыг бол 3 жилээр хойшлуулах гэдэг заалт батлагдах байх гэж харж байна. Тэгэхээр 3 жилдээ бол бид нар энэ одоогийнхаа өсөн нэмэгдэх ареалтаар одоо онтро дээр гэрээ их магадлал байна уу? Та юу гэж харж байна? Одоо хамгийн гол нь бууруулж байгаа гэдэг хүлээлт үүсчихэж байна. Тэгэхээр бол агүй тийм яриа хэлцээнд бол бид нар аль хэдийн байр суурь алдсан. За хамгийн гол нь 3 жилээр одоо ингээд 3 жилийн дараа энэ одоо бууруулж байгаа одоо энэ хуулийн залт хүчин төгөлдөр үйлчилж байна гэдэг чинь эргээд манад ямар ч ашиггүй. Яагаад тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээн дээр
одоо энэ хөрөнгө оруулагчид ямар шаардлага тавьдаг вэ гэхээр за өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу бид нар татвар төлнө. А гэхдээ ирээдүйд илүү таатай нөхцөл байх юм бол илүү таатай нөхцлөөр бид нар одоо татвар төлнө гэдэг. Тэгэхээр ирээдүйд одоо бид нар хичнээн онцлогийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээнд бид нар ямар заалт оруулах гэж би харж байгаа вэ гэхээр ирээдүйд амнатын одоо хэмжээ буурах юм бол тэр буурж байгаа хэмжээгээр төлнө л гэдэг заалт оруулах. Их л хэцүү юм байна. Тийм. Тэгэхээр ер нь аюу хэцүү. Тэгэхээр бид нар одоо нөгөө нэг өнөөдөр хүчин төгөлдөр ингээд мөрдөж байгаа хуулиа өөрчлөх ёсгүй байсан. Анханасаа хуулиа өөрчлөе гэдэг санаачлаг гарах ёсгүй л байсан. Тийм шүү дээ. Тэгээ одоо ингээ хамгийн гол нь бид нар ингээ хуулиа өөрчлөө. Тэгээ хэрэгжих хугацаан дээр нь бөө маргаан үүсээд ингээд одоо аль хэдийн ингээд ийм байдалд хүрчиж байгаа нь өөрөө манай улсын засгийн газрын байр суурийг сулруулчихж байгаа. Бид нар хэлцээнд ерөөсөө давуу тал байхгүй. Рио Тинтото ямар нэгэн томоохон хилцээр гэрээ хийхийн өмнө заавал улсын хурал дээр нэг юм лоббиний хууль орж ирээд батлагддаг, анзаардаг. Анх одоо Рио Тинтогийн одоо оюутлогын гэрээ байгуулагдах жах үед ч гэсэн ашиг материалын хуулийг өөрчлөөл одоо гинтийн байдлаар гэл баяр наадмын өмнө батлаад одоо нэг ийм алдаатай гэрээ хийцэн. Одоо бас ингээд онтрегийн яг тэр өрмийн хэсэг рүү орохын өмнөхөн одоо бас дахиад ингээд хуулиа өөрчлөөл бас нэг нөгөө талд ашигтай ийм асуудал яригдаад байна шүү дээ. Тий, ер нь бол ялцгүй онтре компанид болон Рио Тинтод маш ашигтай одоо хуулийн өөрчлөлтийг бол санаачилж оруулсан. Тэгээд ялангуяа саврын чуулган хаагдахаас өмнө сүүлийн 2-7 хоногт бол өстой нэрээ машиндаал гаргалаа шүү дээ. Эцсийн хилцүүлгийг хийлээ. Тэгэхээр олон нийтэд ерөөсөө мэдээлэл өгсөнгөө, хилцүүлэг хийсэнгөө. За тэгээ хамгийн ноцтой асуудал нь ерөөсөө хилцэх асуудлынхаа товыг тэр өдөр нь өөрчилж байгаа л хилцүүлчихэж байгаа байхгүй. Эцсийн хилцүүлгээ хийчлээ. Тэгээ надад бол маш харамсалтай санагдаж байгаа. Тэгээ бид нар цаашдаа бас энэ асуудал дээр маш сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгээ хамгийн чухал асуудал нь бид нар оюутлогын одоо энэ гэрээнүүдийг шинжлэхтэр заашгүй анхаарах ёстой зүйл бол монголчууд бид нар өөрсдөө маш сайн шаардлага тавих хэрэгтэй. Рио Тинто компаниг бас хариуцлагатай ажиллаад Монгол улсад бас өөр өгөөжтэй байх дээр нь тэ ажиллаа сайн хий гэдэг шаардлагыг хамтдаа тавьж ээж энэ компани одоо юу өөрчлөгдөнө, хандлага өөрчлөгдөнө. Харамсалтай нь өнөөдөр ямар дүр зураг вэ гэхээр Рио Тинтогийн нэг том захирал нь хурж ирээл, тэ онгоцоор хурж ирээл, ерөнхий сайттай нь уулзлаа, нэг тийм протоколны уулзалт хийгээл яваад өчөж байгаа байхгүй. Гэтэл нөгөө суур асуудлууд нь яг хэвээрээ бид нар тэгэл дахиад оюутлогоо төсөл ашигтай ашиггүйгээл хоорондоо маргалдаал юм тий. Тэгэхээр бидний заашгүй анхаарах ёстой асуудал бол ерөөсөө энэ суур гэрээгнүүдийг нь өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ тодруулж асуух зүйл байна. Юу гэхээр одоо ингээд онтригийн асуудал дээр маш их маргаантай асуудал байна л да. Өөрөөр хэлэх юм бол 10 жилийн өмнө тухайн үеийн засгийн газар бол энэ онтригийн лицензийг бас одоо төдөлзүүлж ийсэн гэдэг ийм мэдээллийг хийж ийсэн. Тэгвэл одоо онтри гэдэг чинь яг үндэ ийм цаасан дээрх компани байна. Цаасан дээрх компани одоо ихэнх хувийн Рио Тинто эзэмшдэг юм байна. Тэгэхээр ч одоо энэ баг Рио Тинто чинь онтригийн баг л одоо ерөнхий компани болж хувирах гэдэг. Гэтэл бид нар онтригийн асуудал дээр Рио Тинтодоо л одоо шууд ингээд ярих асуудал үүсчихэд байна шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо өнгөрсөн жил гэхэд 2025 онд одоо энэ онтригийн асуудал дээр лицензийг бол Рио Тинто компани одоо баг ингээд Монголын засгийн газарт мэддэхгүйгээр нууцаар шилжүүлээд авцсан гэдэг юм асуудал яригдаад байна. Тэгэхээр одоо энийг яах ёстой юм бэ? Одоо яг энэ шилжүүлэх одоо асуудал бол өөр нь бэлэн болцсон байсан. За тэгээд тухайд оюутлогын төлөөлөл удирдсан үеийн гишүүн байсан Баясгалан шүүлүүлээгээд ийм асуудал оюутлогын төлөөлөл удирдсан үйл дээр ингээд хилцэгдэж байна. Монгол Улсын засгийн газрын дээр анхаараач гээд өөрөө бас нэлээд их одоо хэвлэлээр мэдээлэл өгөөд бас энэ асуудлыг олонтын анхааралд оруулж чадсан. Тэгээд улсын хурлын бас нээлттэй сонсголын ч гэсэн нэг сэдвүүний онтрогийн цоцолшруулалт асуудал байсан. За тэгээд шинжээчдийн дүгнэлт за тэгээд гэрчүүдийн өгж байгаа мэдүүлгээс харахад онтрогийн цоцолшруулалтад холбогдуулаад бидний бас заашгүй анхаарах ёстой зүйлүүд байна. За анх энэ цоцолшруулалтыг олохдоо бас хууль зөрчиж олгосноо. За ялангуяа хайгуулын цоцолшруулалт анх байсныг нь ашиглалтын цоцолшруулалт болохдоо яг бодтойгоор Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуульд нийцүүлж олгосноо гэдэг. Тэгэхээр энэ нөгөө шинжээчдийн дүгнэлтэн дээр их эргэлзээтэй асуудлууд байсан. Тэгээ бас нөгөө сонсгол зохион байгуулсны дараа улсын хурлаас 120 дугаар тогтоол гарсан. Тэгээ энэ тогтоол дээр бас байгаа нэг асуудал нь одоо хян шалгалт хийгээд шаардлагатай бол онтрогийн цоцолшруулалтыг цуцлах хүртэл арга хэмжээ аав гэдэг одоо чиглэлийг засгийн газарт өгсөн байгаа. Тэгэхээр засгийн газар бол энэ 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хамгийн гол асуудал нь бид нар бас энэ онтро гэдэг компани тусгайшуулалтад талбай дээр оюутлогын өнөөдөр мэддэж байгаа нийт нөөцийн 30% байгаа. Тэгэхээр оюутлого гэдэг маань өөрөө бас дэлхийн хэмжээний том орд, маш их одоо үн цэнтэй. Тэгэхээр үүний 30% гэхэлэр бол яалтчгүй маш хэмжээний баялаг тэнд байна. Бид нар энэ одоо
онтрогийн цохол шүрэлтэд талбайг ямар нөхцлөөр олборлох юм бэ гэхлээр Rio Tinto компани одоо байр суурь юу гэдэг вэ гэхээр энэ одоо 2 цохол шүрлийг бид нар оюутлогоо дээр шилжүүлээд авчия. Тэгээ ерөөсөө үндсэн зорилго нь юу вэ гэхээр оюутлогоо 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулъя гэж байгаа. Тэгэхээр нөгөө 5% нөгөө татвар тогтворжуулсан тэр юунд оруулах гэдэг байгаа байхгүй үндсэн зорилго нь. За тэгээд бид нар бас энэ улсын хурал дээр сонсгол хүртэл зохион байгуулад энэ асуудал дээр бас нэгдсэн одоо байр суурьтай болсон нь юу вэ гэхээр за энэ онтрогийн цохол шүрэлтэг талбай бол тустай юм байна. Энэ бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй. Rio Tinto-д ч хамаарахгүй. Rio Tinto-д хамаарахгүй. Тэгэхээр бид нар энэ дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэдэг. Тэгэхээр улсын хурлаас гэсэн засгийн газар шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах чиглэл өгсөн. Тэгэхээр одоо энэ яриа хэлцээ явж байна. Гэтэ анхаарах ёстой зүйл бол таны сая хэлж байгаа маш бодиттой. Онтрогийн одоо нийт гаргасан хувьцааны бас баггүй хувийг Rio Tinto компани эзэмшдэг. Тэгэхээр Rio Tinto компани өөрөө бас энэ компанийг одоо хинж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд анхаарах ёстой зүйл бол Rio Tinto компани одоо яагаад тэгээ онтрогийн цохол шүрэлтэд талбайд одоо бас ингээд ашиг сонирхолтой хэрнээ бас яриа хэлцээнд одоо ингээд яваад байна. Бид нар онтрогийн компанитай хэлцээ хийх юм уу, Rio Tinto компанитай хэлцээр хийх юм уу. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Rio Tinto компани бас хэвлэлийн мэдээлэл хийсэн байсан нөгөө яриа хэлцээний дараа. Гэтэ ерөөсөө онцолж байгаа асуудал нь онтрогийн цохол шүрэлтэд талбайтай холбогдуулж яриа хэлцээг бас ингээд үр дүнтэй үргэлжлэхээр тохиролцлоо гэж одоо өөрөөсөө мэдээлэлтэд дурдж байгаа байхгүй. Гэтэл манай улсын засгийн газрын мэдээлэл дээр ерөөсөө тийм байгаагүй шүү дээ. Тэнгуү чин тэр онтрогийн асуудлыг огт хөндөөгүй. Намар тусдаа дахиад ярина гэсэн шүү. Тэгсэн чинь Rio Tinto компани мэдээлэл дээр онтрогийн асуудлаар бид нар засгийн газартаа тохиролцлоо гэж оролцож байгаа байхгүй. Энд ч то ямар ялгамжтай сонин мэдээлэл вэ? Тэгэхээр ч то нэг нь хоёулаа хоорондоо ойлголцоо хүн биш шүү онтрогийн асуудал. Харин баг хоорондоо ингэ зөрүүтэй мэдээлэл хийгээд гэсэн чинь яг тэр мэдээлэл гарсан өдөр нь онтрогийн хувьцаа 17% өсчихөж байгаа. Тэгэхээр ч одоо онтрогийн одоо хувьцаа эзэмшигчнэр одоо хувьцаа нь өсөд ин гэхээр чинь их таата мэдээ одоо дуулгаж яана л гэж одоо бодно шүү дээ. Тэгэхээр засгийн газартаа онтрогийн цохол шүрэлтэд талбай дээр үр дүнтэй яриа хэлцээ хийж байгаа юм байна гэдэг одоо мэдээлэл хэдийн гадагшаага гарчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр олон нийтийн зүгээс болон зарим улс төрчдийн зүгээс бол онтрогийн одоо лицензтэй талбай бол Монгол улсын стратегийн ордын жагсаалтанд орсон. Тийм учраас стратегийн орддоо Монгол улс бол одоо 50-аас дээш хувийг эзэмших ёстой гэдэг үүднээс асуудалд хандах ёстой. Өөрөөр хэлбэл одоо яг ашиг тэмдэглэлийн хуулиар бол одоо хувийн лицензтэй талбай дээр бол одоо 34% хүртэлх гэж байгаа боловч энэ бол одоо ард түмний баялаг учраас одоо 50-аас дээш хувь эзэмших ёстой. Бараг 100% эзэмшигч боломж байгаа гэдэг асуудлыг хөндөж байгаа. Тэгэхээр онтрогийн асуудал дээр бид нар заавал одоо Rio Tinto-то ингэж царай алдаж одоо ийм баг ашиггүй гэрээ хийхин оронд онтрогийн асуудал дээр бүр өөр хөрөнгө оруулагчтай хэлцээр хийх боломж байгаа гэдэг асуудлыг бас зарим хүмүүс яриад байгаа. Энийг та юу гэж байна? Тэг боломжтой. Гэхдээ нөгөө төгөөр яг оюутлогоо нөгөө одоо нөөцтэй одоо ингээд ашиглах боломжтой одоо тэр нөгөө нөөц нь одоо яг онтрогийн талбай руу ингээд үргэлжлээд орцсон. Тэгээд тэр үргэлжиж орсон одоо нөгөө нөөцийг одоогийн нөгөө оюутлог компанийн одоо гүний уурхаагаар дамжуулж ашиглах нь үр дүнтэй илүү зардал багтаа олборлно гэдэг бас асуудал яригадаад байгаа учраас бид тэр Rio Tinto компанитай дахиад ингээд зурлах хэрэгтэй болчихж байгаа юм. Одоо Монголын засгийн газраас асуухгүйгээр шууд одоо онтрогийн тэр одоо баялаг хэсэг рүү яваад орчлоо гэж юу одоо тэгэхээр тэндээс ухаад тэр нь одоохондоо бол ороогүй байгаа. Тэгээд засгийн газартаа яриа хэлцээ бас үр дүнтэй хийгээд орно гэдэг одоо хүлээлттэй. Тэгэхээр Rio Tinto компани тавьж байгаа шаардлага юу вэ гэхээр бид нар одоо ингээд ийшээ ормоор байна. Онтрогийн цохол шүрэлтэд талбайг ашигламаар байна. Ашиглахын тулд бид нар бас ингээд өөртөө таатай нөхцөлийг бий болгох хэрэгтэй байна гэд. Ерөөсөө л манахаас бас ингээд өөрсөндөө таатай л нөхцөлөө хүлээгээ суугаад байгаа. Тэгэхээр тэгж байгаагийн нэг одоо илэрлэл нь нөөц ашигын төлбөр бууруулчихж जैन тий. Одоо манай хуулийг хүртэл өөрчлүүлж штэ. Тэр энэ бол яалчгүй онтрогийн Rio Tinto-гийн лоббиний хууль гэж одоо ер нь бол уншигдж байгаа. Тэгэхээр одоо монголчууд ер нь одоо ингээд баялгаа ухуулад өөртөө үр зээлтэй үлдэх юм асуудал үргэлжлэл байгаа л. Тэгэхээр олигтой ам натааж авч чадахгүй, зэсийн үн өсөд авах ямар ч одоо үр ашгийг мэдрэхгүй ингээд л одоо усан нөхцөл үлдэх юм асуудал үүсгэж шүү дээ. 10 жилийн дотор л одоо энэ онтрыг бол ухаал аваа гаргачих юм. Тэр хооронд бид нар нөгөө нэг айгуул тэр арбитрийн шүүхийн маргаанаа ч одоо хэвээр үргэлжлэж байгаа үүсэхгүй юм байна. Тэг үүсэхгүй. Ер нь хамгийн гол асуудал ерөөсөө Rio Tinto компани
маш их цаг авах сонирхолтой. Бид аль болох ингээл хугацаа сунгаал өөрсөндөө ашигтай нөхцлөө хэвээр нь байлгаал тэгэл тэр хооронд аль болох ашиг хийгээл те байгаад их сонирхолтой. За тэгээ эднэрийн одоо дараагийн том зэсийн төсөл бол Америк нэгдсэн улсын одоо Аризона мужид Resolution гэдэг төсөл байгаа. За энэ Resolution гэдэг төсөл бол 2035 оноос одоо үйл ажиллагаа нь эхэлнэ гэж тооцоолж байгаа. Тэгэхээр одоо 2035 он гэдэг чинь ерөөсөө 9 жилийн дараа. Тэгэхээр эдний хувьд бол өнөөдөр оюутлогын төсөл бол яалчгүй стратегиач холбогдлоо чухал төсөл нь байгаа. Маш одоо ашигтай, өндөр өгөөжтэй, агуулгатай. А гэхдээ 10 жилийн дараа оюутлогын одоо энэ өрөм болсон хэсгийг нь олборлоод дуусаад ер нь бол дараагийнхаа төслийг одоо бэлдэж гэнэ гэсэн үг. Америкт одоо том төсөл айл хэдийн бэлдээд хэлсэн. Тэгэхээр бидний хувьд заашгүй анхаарах ёстой зүйл бол ерөөсөө хүлээгээд ээж болохгүй. Rio Tinto маш хатуу шаардлага тавих ёстой. Ажлын хариуцлага ярих ёстой. За тэр зардал тэтэрч хугацаа хойшлсон дээр нөхөн төлбөрийн асуудал яригдах ёстой. Хоримтлагдаад байгаа 7 тэрбум Америк долларын зээлийн хүүг хүчингү болох асуудлыг хүртэл ярих ёстой. Тэгэхээр засгийн газрын ажлын хэсэг маш хатуу шаардлага тавьж ээж бид нар үр дүнд хэрнэ хүрнэ. А жижиг косметик засвар хийгээд бас бодтой үр дүн бас гарахааргүй л байна. Тэгэхээр сая бол хэлцээрт орохын өмнө одоо засгийн газрын зүгээс ямар ч гэсэн хэрвээ энэ төсөл монголчуудад ашиггүй энэ хിവэрээ үргэлжлэх юм бол бид нар энэ төслийг зогсоон шүү гэдэг ийм хатуу шаардлага тавьж иж сая нэг нааштай алхам хийлээ л дээ. А тэр нааштай алхмыг бол та бас чамлаж байгаа юм шүү дээ. Энэ бол бас тийм одоо косметик засвар болохоос яг одоо бүхэл бүтэн монголчуудад ашигтай ийм суур одоо өөрчлөлт болж чадаагүй гэж чадаагүй. Тий. Энэ бол яг бодтой. За хамгийн гол нь бид нар суурьаар нь гэрээг нь шинжилчээж энэ бол бодтойгоор үр дүн гарнаа. За тэгээд бас дээрээс нь би бас аль болох манай улсын хурлын гишүүд энэ асуудал дээр анхаараасаа илүү их дуугараасаа гэж бодож байгаа. Саяас Харун чуулган завсарлахаас өмнө Жавхлан гишүүн бас оюутлогын төслийг зогсоосон чи яад ингэж хэлсэн. Номин чимэг гишүүн бас ер нь оюутлогын асуудал дээр анхаарах хэрэгтэй байна гэдээ бас дуу хоолойгоо өргөсөн. Тэгэхээр цаашдаа манай улсын хурлын гишүүд энэ дээр бас айгүй сайн дуугарах хэрэгтэй байна. Тэгэхээр ингэжээж бид нар бас хамтдаа баялгаасаа шударгаар өргөж хүртэх боломж бүрдэн манай улс төрчид бас маш одоо сайн анхаарах хэрэгтэй байна л. За ингээд бидний ярилцах цаг энэ хүрээд дуусч байна. Ингээ бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй тайлбар ярьцлага өгсөнд баярлалаа. Тэгэхээр одоо оюутлогоо компани дээр одоо Монгол улсын 34% эзэмшдгийн хувьд өөр зээлтэй үлдэх биш. Одоо энэ зэсийн үн өндөр болж байгаа энэ үед тодорхой одоо ногд ашиг авахаас эхлээд үр ашгийг нь хүртээд өшөө авах хэвээр татваруудаа гүйцээж аваад энэ хүүгээс хүү тооцоод байгаа энэ ловри схемийг нь болиулаад өдөр тутам бид нэр одоо 10-аас 13 тэрбум долларын одоо үр зээлэнд орох биш. Ямар ч гэсэн үр зээлгүй болох ийм боломж ч бас байгаа гэдэг асуудал дээр бас засгийн газар цаашдаа илүү одоо ахицтай одоо урагштай ямар ч гэсэн шахалт шаардлага тавьж ажиллах хэрэгтэй байна гэдэг асуудал дээр та дэлгэрэнгүй ойлголт өглөө ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Сайхан надаарай. За баярлалаа. За манай энэ удаагийн амны уйл зочны ярилцлагаар хууль зүйн дэд сайд асан хуульч Солонгоо оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч таханд баярлалаа.